Шүүхийн эрхийн зөвлөлөөс өнөөдөр эрүүгэн байцаа шийдэх ажиллагаанд цагдаа орох арга хэмжээ ба хүний эрхийн тулгамдсан асуудлууд сэдэвт хилцүүлгээс гаргасан зөвлөмж болон цагдаа орж байгаа иргэдийн тоо өмнөх онуудаас харьцангуй буурсан талаар мэдээлэл хэлээ. 2011 он, 12 он, 13 оны 3 жилийн энэ тоог харгалзаж үзвэл с ижигтнэр баривчилсан хүний тоо 2398 байсан бол 13 онд 1989 болсон байна. За яллагдагчаар цагдаа хоригдсон этгээд 2173 хүнийг одоо цагдаа хорж исэн бол 2013 онд 1621 хүнийг цагдаа хоржээ. За энэ тоо баримтаас үзэхэд бол сүүлийн жилүүдэд с ижигтнэр баривчлах яллагдагчаар цагдаа хоригдсон этгээдийн тоо бол буурсан үзүүлэлт байгаа. Мөн прокурорын цагдаа орох тухай саналыг цагдаа орох хэсгийг шийдвэрлэдэг мэргэжлийн мэрэгчин шүүгчид хянж байгаа. Тиймээс хууль бусаар хүнийг 24 сар хүртэлх хугацаагаар цагдаа орох учиргүй гэдгийг аль бие усаар мэдгдсэн юм а. Прокурорын одоо авид ирсэн бүхнийг хориод байдаг гэсэн энэ шүүмжлэл энэ тоо баримтаас бол харахад бол үгүйсгэгдэж байгаа юм. Ийм учраас шүүх бол зайлшгүй цагдаа хорих этгээдийг хоржээ гэдгийг бас энэчнээс харж болно. Эрүүгэн байцаа шийдэх ажиллагаанд цагдаа орох арга хэмжээ ба хүний эрхийн тулгамдсан асуудлууд сэдэвт хилцүүлгээс гаргасан зөвлөмжөд гин буруу шүүгээр нотлогдоогүй тохиолдолд альва этгээд тэр дундаа с ижигтэн яллагдагч шүүгдэгчийн үйлдэл гин буруугийн талаар олон нийтэд мэдээлэх, хэвлэлийн багварл хийх нь үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчих, шүүгд үнэлэнгөөс нөлөөлөх үр дагавартай тул ийм үйлдэл хийхгүй байхаар тусгасан байна. Ерөнхийдөө бол одоо тэр хүмүүсийг одоо гин буруу нь шүүхээр тогтоогдсны дараа уулын мэдээлэл өгөх ёстой шүү дээ. Гэтэл бол тэрний одоо бүх янз бүрийн асуудлыг дэлгээ тавьчихдаг. Тэгээд тэрнээс болоод одоо тэр яллагдагч с ижигтнэр татагдаад байгаа этгээдийн эрх ашиг бол үнэхээр ноцтой зөрчигдөж байгаа. Энийг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Энэтэй холбогдуулаад адилхан л хүн шүү дээ. Хүний эрхээ хамгаалуулах ёстой шүү дээ. Тэгээд одоо ингээл нийт мэдээллийн хэрэгслэр цацагдана гэдэг бол тэр хүний эрх эрхчлөө нэр хүнд алдар хүн тэр чигтээ шоронд тутгалж байгаа. Энэ тал дээр бол бас асуудал тавих ёстой гэсэн үүднээс манай зөвлөмжид энэ асуудал орсон.